За энэ өдрийн мэндийг хүргэх юм баха. За тэгээд үндсэн хуулийн 6-гийн 1-д за Монгол улсын газар нутаг түүний эвлий ос ингээ байгалийн баялаг бол ард түмний мэдлэлд байна. Тэр нь хамгаалах үүрэгтэй гэдэг ийм зүйлийг заасан байж байгаа. За үүний дагуу бол одоо оюу толгой болон Рио Тинто бас ашиглаж байгаа усын одоо төлбөрөө бид бүхэн 14 жилийн хугацаанд авч чадахгүй ингээ явж байгаа. За Монгол улсад бол усныхаа төлбөрийг төлдгөө иргэн хүн нэгч байхгүй бүгд төлдөг. Гэтэл Рио Тинто компани бол үндсэндээ Монгол улсын говьоос сэргийлсэн 14 жилийн хугацааны усны төлбөрөөр төлөөгүй ингээ явж байгаа гэдэг ийм зүйл ярьж байгаа. За үүний төлбөр нь 360 тэрбум доллар гэж яригдж байгаа. За үндсэн хууль заасны хүрээнд бол энэ нийт 360 тэрбум долларыг энэ Рио Тинто компаниас гаргуулж Монгол улсын нийт ард иргэд өр төлбөрөөр дарах хэрэгтэй байна. Монгол улсын ард иргэд өртөө, өвчтөй, зовлонтой амьдрах ёсгүй гэж одоо харж байгаа. За энэ өдрийн мэндийг өргөх зөв баха. За ингээд иргэн бүр маань үндсэн хуулийнхаа хүрээнд үгс бодлоо илэрхийлэн за үндсэн хуулиар хүлээсэн иргэний журам түргэн биелүүлэн байгаль их болсон одоо эх орон газар шороогоо хайрлаж хамгаалах ирээдүйн үр үрсийн төлөө эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрахын одоо энэ утга учирыг хамгаалж үгс бодлоо илэрхийлж тэмцээсэй гэж одоо уриалъя. За дээр нь орон гов, дунд гов, өмнө гов, говь сүмбэр аймагуудаар явж за ураны энэ хууль бус гэрээг эсэргүүцэж гарын үсэг цуглуулнаа гэдэг ийм зүйлийг одоо бид бүхэн явуулж байна. Энэ үйлсэд нь та бүхэн иргэний хэн журам түргийг биелүүлж оролцоорой гэж одоо та бүхэн уриалж байна.